Нэгдүгээр тойрог зам төсөл. Нэгдүгээр тойрог зам төслийн автозамын сүлжээний нийт урт 2479 км байх бөгөөд хотын урд бүсийг хойд бүстэй холбоно. Гүүрэн болон түнэл хэлбэрийн төлөвлөлтийг хослуулан туслах зам, нийтийн тээврийн нэгнээ, олон түвшний уулзвар, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн сүлжээг төлөвлөсөн. Нийслэл засаг даргын 2024 оны захирамжийн хүрээнд шинэ тойрог автозам төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгуулж, Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжлэх ухааны академийн хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн болон CSC EC ICOM Consult компанийн түншлэл шалгарч гэрээ байгуулан төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Мөн төсөлд олон нийтийн бодол байр суурийг тусгах хүрээнд хилцүүлэг өрнүүлсэн нь нэгдүгээр тойрог замын траст төвчсөн нийт 6 дүргийн 52 хорооны 2600 өрхийн 10400 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 88.4% нь нэгдүгээр тойрог замыг барихыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төсөл хэрэгжснээр Улаанбаатартын гол гудамж замын ачаалал 19-с 20 хувиар буурч нийтийн тээврийн автобусны хурд 5-6 км/цагаар нэмэгдэх судалгаа гарсан. Мөн дуу чимээний бохирдол 25.9 хувиар, нийт агаарын бохирдлыг тэг зууны 34 хувиар, тоосонцор 1 зууны 26 хувиар буурах зэрэг олон эерэг үр нөлөө үзүүлнэ.